Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн амрамдан галтгын Father Thomas бид хоёр маань ингээ католик шашны 40 эрдэнэс гэдэг сэдвийн дагуу та бүхэндээ хуваалцж байгаа байлээ. Өнөөдрийн сэдв маань шашны ёслол үлдэх жил. Тэгвэл хүндрэл төгтөн бидний хувьд цаг үйлрэл маш их чухал эрхэм байдаг те. Энэ талаараас та хаалцж өгнө үү? Тий. Хүний амьдрал дээр чухал өдрөө чухал цаг үйлрэл байрын өдрөө байдаг. Хүний тийм юмыг харвал төрөссөн өдрөө байна. Тийм хүрэм хийсэн өдрөө байна. 10 жилийн үе, 20 жилийн үе, 50 жилийн үе тийм юм тэмдэглэдэг. Бас нийгмийн хувьд янз бүрийн байрууд байгаа. Жишээ нь Монголд манай монголчуудын хувьд авч үзэх юм бол наадмын баяр болж байна, цагаан сар болж байна, улс тунgasны баяр байна, их орончдын өдөр юм. Иймэрхүү бас чухал ойн тэмдэглэлт өдрүүдийг бид нэр маш сайн тэмдэглэдэг. Тийм. Бид иймэрхүү баяр өдрөө чухал өдрөө тэмдэглэн энэ баярууд нь бидний амьдралд их нөлөө өгдөг. Энэ хүн ямар хүн гэдгийг, энэ нийгэм ямар нийгэм гэдгийг, энэ үндэстэн ямар үндэстэн гэдгийг энэгээр илүү бат болгодог юм аа. Тийм. Монголчууд наадам, цагаан сарын энийг тэмдэглэнгээ би монгол хүн байна гэдгийг илүү тодорхой олгодог. Тийм. Нэг гэрэл тэр төрөссөн өдрөө тэр гэрээлийн баярын өдрийг тэмдэглэнгээ би энэ гэрээлийн нэг гишүүн байна гэдгийг илүү бат олгодог. Иймэрхүү маягаар цаг үйлрэл баяр тийм чухал өдрөө энэ хүнд маш том хүчтэй нөлөө өгдөг юм. Тийм ч бид үнийг хүний амьдралын нэг мөн чанарыг нэг хэсэг гэж тоож болно. Тэгээд үнийг тэнгэрэ бүрэн бас ашигладаг юм аа.